Сая банкны энэ хуулийн ажлын хэсэг бас хуралдаал сууж байна. Бидний хамгийн гол зорилго нь одоо энэ тусгагдсан шиг ийм хүү багтаа хугацаа урттай жилийн 0.8 урьдчилгааг нь 0.1 гээд Монголын арилжааны банкуд бас жижигч томч зээлийг нэг ийм төвшөнд ядахта байг юм гэхэд тодорхой буулгачих тийм болцоог одоо бид бас энэ хуулийн зохицуулалт дээр хийждэг болоосаа гэж хэлмээр байна. Тэгээ энд тусгагдсан нэг гол зүйл нь юу юм гэхээр үнэхээр бололцоо нөхцөлийн хувьд маш сайн ийм нөхцөлтэй зээл орж ирж байна л да. Тэгээ нийгмийн эмзэг бүлэгт тусалцаа үзүүлэх болон эдийн засгийн тогтворжуулах замаар эдийн засгийн өсөлтийн хангасан тийм бодлогын арга хэмжээг хэрэгжүүлнэ. Энэ нь өөрөө барин бичиг тусгагдсан арга хэмжээ байх болно гэсэн мэйл дээ. Тэгэхээр яг энэ нийгмийн эмзэг бүлэг тэр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих энэ чиглэл дээр яг ямар арга байх юм, яаж энэ зээлийг ашиглах юм гэдэг дээр тодорхой мэдээлэл өгөхгүй юу? Энэ одоо яг тодорхой болсон уу? Энэ өөрөө Японы засгийн газрын зээл учраас цаанаасаа бас тодорхой шалгуур хяналт цуг явах уу? Энэ дээр нэг тодорхой хариулт аммаар байна. Энийг ярьж байгаа залим дээр түрүүн бас Гарамжоо гишүүн Бямцагт гишүүн энэ яг хэлж байна. Яг үнэн өнөөдөр баялаг бүтээж байгаа юм хийж байгаа ажлын байр бий болгож байгаа энэ аж ахуйн нэгж хувь хүмүүс зээлгүй хүн байхгүй юм л да. Тэгээ зээл энэ хүмүүсээ бас ажил хийснийхэн төлөө ажлын байр бий болгож байгаагийн төлөө баялаг бүтээж байгаагийн төлөө зээлтэй ингээд янз зээлээ төлөөгөө өртөө гэд янз янзаар хэвлэл мэдээллийн хэрэгслэр ингээд улс төржүүлээд харлуулад баймааргүй юм л да. Хүн бүхэн өнөөдөр зээлтэй харин яаж зээлээсээ гарах уу гэж ярьж байна. Сөрөн статистикийн мэдээнээс харахад чанаргүй зээлийн хэмжээс 3 дугаар улирлын байдлаар 450 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн энэ зээлийн 21% цалин болоод тэтгэврийн зээл эзлэж байна гэдэг. Тэгэхээр одоо иргэдийн маань амьдрал ямар байна? Биднээс үнэхээр энэ нэг зээлийн хүүгийн дарамтаас бууруулад өгөөч гэж бүгд хүсэж байгаа. Тэгэхээр энд нийгмийн эмзэг бүлэгт гэсэн хэсгээр яг ямар зүйлүүд байгаа юм бэ гэдэг дээр би хариулт авахыг хүсэж байна. Хүрлбаатар сайд хариулт өгье. За энэ Дэлхийн банкнаас олгох 440 сая доллар байгаа. Үүнийг 17, 18, 19 гэсэн 3 жил дараалаж 3 хувааж олгоно. Энэ зээл бол яг төрүүчийн Японы засгийн газраас олгож байгаа 850 сая долларын зээлтэй яг адилхан нөхцөлтэй төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд зориулагдсан төсөв цуусан зардлуудыг санхүүжүүлэхэд зориулагдана гэж ойлгож байна. Олон улсын валютын сантаа бид нар юу гэж тохирсон бэ гэхээр энэ эдийн засгаа эрүүлжүүлэх, төсвөө эрүүлжүүлэх энэ тодорхой одоо арга хэмжээнүүдийг авахар тохиролцсон. Тэгээд тэр үзүүлэлтүүдэд бид нар биелүүлээд явж байгаа тул энэ төсөв цуусан зардлуудыг санхүүжүүлэх зорилгоор өөрөөр хэлбэл төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор энэ зээлийг авч байгаа. Хэрвээ энэ зээл байхгүй бол бид нар дотоодоос авбал 14-өөс 18% хүүтэй, жилийн хүүтэй ийм зээл авагдана. Гаднаас авална арилжааны зээлүүдийг авах ийм нөхцөлтэй байсан. Ингээд валютын сангийн хөтөлбөрийн цаана Монгол улсын хөгжлийн олон түншүүд орж ирж байгаа. Түүний нэг байгууллага нь одоо энэ Дэлхийн банк, дөрөв бол Японы зээл дээр Японы засгийн газар байсан. Одоо энэ тохиолдолд бол Дэлхийн банк байгаа. Электр гишүүн асуулт асууж